Сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр энэ сонгон дээр нийт сэтгэлөв гэдэг давталтын талаар олно. Энэ яадаг вэ гэхээр нэгээс олон давталт ашиглаж асуудлыг шийдвэрлэж байгааг нийт сэтгэлөв гэж нэрлэдэг юм гэсэн. За хамгийн эхний бодох бодлого болохоор цаг гэсэн бодлого байгаа. За тик цагаас 23 цаг хүртэлх цагийг минутын хамт дэлгэцэн тэлж харуулна. Ингэхдээ тодорхойлох цэгээр тусгаарлаж харуулна. За одоо бүгдээрээ програм дээрээ бичиж үзье. Оролтын утга гараас ямар нэгэн утга уншиж авах учраас шууд бичиж явна. За for int гээд цагийг тэмдэглэх нэг хэсэгч авъя. За тигийн утга эрс баг 24-өөс эрс баг 24 хүртэл давтна. За тигийн утга нэгээр нэмэгдэнэ. За энэ дотроо цагийг минутаар хэвлэх учраас одоо минутаа бүгдээрээ бичье. Энд төрлийн m гэдэг хэсэгч, m хэсэгч тгээс эхлээд m эрс баг 60. За ингэж for давталтын дотроо хэсэгчээ зарлах нь тань хот хамаагүй бага цаа эзэлдэг. Яагаад вэ гэхээр тухайн үед нь дуудаад ашиглаж байгаа учраас ингэж яах гэсэн үг. За self. За одоо бүгдээр гаргая. Цаг нь 24-өөс self tиг гаргана. Хэсэгчийг гаргана. Хэсэгчийн дараа 2 тодорхойлох цэг гаргана. 2 тодорхойлох цэгийн дараагаар минутаа гаргана. За ингээд нэг мөрөнд нэгийг хэлээд мөр шилжүүлэх учраас and буюу мөр шилжүүлэх ногоо бичнэ гэсэн үг. За ингээд хичээд болсон. За одоо бүгдээрээ ажиллуулад үзье. За энд эрс баг гэж байгаа нь яаж вэ гэхээр тгээс ахуулаад 23 хүртэлх цагийг хэвлэнэ гэсэн үг. 24 өөр орохгүй гэсэн үг. За ингээд эхний бодлого маань боллоо. За та бүхэн юу бодох вэ гэхээр 3 бодлого байгаа. Энэ 3 бодлогыг бодож олно. За хоёр дахь бодлого хүрд хэвлэх байгаа. За хүрдийг хэвлэхдээ за мөн x, y гэсэн хоёр хэсэгчийг аваад за ингээд үрживрийг нь олоод үрживрийг нь хэвлэх байгаа. За энэ болохоор Java дээр бичсэн код байгаа. За эндээс санаарч болно. За гарахтаа яаж харагдах вэ гэхээр нэгийг үрчиг 1 тэнцүү 1 гэж харагдана гэсэн үг. За тэгээд энэ дараал яваад хамгийн сүүлдээ 10-ыг үрчгэн 10 тэнцүү 100 гэсэн хариу буцаана гэсэн. За ийм байдалтай харагдах байдлын үед яг ийм байдлаар хэвлэнэ. Дараагийн бодлого маань энд байна. За 3 хэсэгч нэг хэсэгч уншиж аавна. Гарнаас n гэсэн хэсэгчийг уншиж аавна. За давталт нэгээс n хүртэл 3 удаа давтна. Тгээс n хүртэл 3 удаа давтна. Энэ яах вэ гэхээр 25 гээд гараас өгөхөд нэгээс 25 хүртэлх тоонуудын нийлбэр 25 байх. 3 тооны нийлбэр нь 25-тай тэнцүү байх. Тоонуудыг дэлгэцэн тэлж харуулна гэсэн үг. За ингээд дараагийн дугаарт нь болохоор 4 дугаархыг биш 5 дугаархыг бүгдээрээ харъя. За энэ яадаг вэ гэхээр гарнаас 3 хэсэгч уншиж аавна. Эхлэх утга, төгсөх утга, за тэгээд тэнцүү. За тэгээд 1-ээс 10 хүртэлх тоонуудаас нийлбэр нь 5-тай тэнцүү байдаг 2 тоо хэвлэнэ гэсэн үг. 1 ба 4 гэж хэвлэнэ. За мөн 88-аас 888 хүртэлх тоонуудаас нийлбэр нь 1000-тай тэнцүү байдаг тоонуудыг дэлгэцэн хэвлэнэ гэсэн үг. За гэх мэтчлэн ингээд 23 24 гэдэг өгөх юм бол 23-аас 24 хүртэлх тоонуудаас нийлбэр нь 20 байдаг тоо байхгүй гэсэн хариу буцаасан байна. За гэх мэтчлэн ингээд хийж үзнэ. За хамгийн сүүлийнх нь нөгөө travel гэсэн байгаа. Энэ болохоор байр орос утасны буюу энийг бол аяллыг алгасаад энд барилга гэж байгаа. За энэ юу болох ёстой вэ гэхээр 6 болон 4 гэд гараас өгөхөөр 6 давхар байр 1 давхартаа 4 айлтай гэж ойлгоод бичнэ гэсэн. За хамгийн эхнийх нь болохоор апартмент буюу айлын орос утас office буюу өв. За тэгээд ингээд сонгоод тоотоонууд нь A гэсэн дугаартай тэгш тоотоонууд нь O гэсэн дугаартай хэвлэгдэнэ гэсэн. За хамгийн сүүлчийн дээд давхар нь болохоор L гэсэн хүртэлтэй дугаартай ийм байдлаар хэвлэгдэнэ. За ингээд энэ бодлогуудаа бодоод багш руугаа чатаар илгээгээд үнэлгээгээ аваад явна шүү. Хичээл тастаа баяртай.